3 дугаар анги. Хамар сайн уу эмээ? Ошины хаашаа яагаад явсныг хинч мэдэхгүй атал Кей тэрнийг Ямагатагийн улсад олоод иржээ. Ганцаараа аялахаар шийдсэн Ошин ач хүү Кейгээ хараад харин ч ихээр баярлсан байна. Миний хүү дараа байлгүй дээ. Эхлээд сайхан усанд орч. Энтхийн халуун арчаан сайхан шүү. Энийг солиод өмсөөрэй. Болно. Усанд орж байх уугар харин та дахиад алгуулчвал би яана. Тэгвэл би ястаа олохгүй шүү. Хоолоо идээгүй байлгүй. Би очиод хилээдхий. Эмээ, та сууж байл та. Одоо ийш тийш хараагаад яах вэ? Тийм биз дээ. Ингээд чи имээгээ яаж олоод ирв те? Хинч мэдэхгүй гэж бодож байсан юмсан. Эмээ надаас юугаа нууж чадах вүлээ дээ. Нэр нь уулын халуун аршааны тухай би чамд ярьж байсан да. Та юу бодлохгүй хүн юм аа. Нөгөө модон хүүхэлдээ хаана вэ? Өнгөрсний тухай бусдад бараг дурсдаггүй юм даа. Чамайг хүүхэлдээний тухай асууж байхыг гинт санаад ганцхан чийл тэр мөн хүүхэлдээний тухай асууж байсан юмдаг. Эмээ та юунд ч тэгтээ дурлаж байгаагүй дээ. Харин тэр хүүхэлдээ нэг л онцгой байсан юм байна. Сонирхолтой хүүхэд шүү. Тэр үед та ээжтэйгээ төрсэн цагаас хойш анхудаа Ямагатагийн уулсын халуун аршааны дэм буудалд нэг хонож байсан гэж ярьж байсан. Модон хүүхэлдэйг тэгэхэд худалдаж авсан гэсэн. Бас одоо өөр хаашаач явахыг хүсдэггүй. Үхий өмнө халуун аршаанд заавал очно гэж байсан. Тийм баха. Тэгээд бас та надад энэ бүхнийг ярьсан шүү дээ. Тэр үед эмээгийн нүдэнд мартахын аргагүй дурсамжууд хөвөрч байсан. Тэр дундаа бүр уулын халуун аршаан гэж бичээстэй байсан нь миний санаанд тод болдчих. Тэгэл би таныг гарцаагүй наашаа явж гэж бодсон л да. Харин эмээгээ гүүрэн дээр зогсож байгааг хараад нүдэндээ итгээгүй шүү. Тэнэг минь дээ энэ хол яах гэж ирсэн юм дээ. Ямар юм ярих юм аа. 83 настай хөгшин хүн гинтл хил чимээгүй явж хахаар хүн бүхэн сандарч өөм шүү дээ. Сандрах гин шүү. Хөгшин эмээний явхад тэр компанид юу гэж нөлөөлөх вэ? Ил үзгэн яваад өгөхөр харин ч аятайхан байх юм биш үү? Эмээ тоглоод юу хийнэ? Бөө өмөө болсон шүү. Шиндэлгүүрийн нээлтийн ёслол дээр дэд захирлын сүүдэр байгаад сүүдтэй биш. Эмээ та нас дээр гараад улмал зөрүүд болох нэ дээ. Нас дээр гарах тусмал хүн өөрийгөө улам сайн мэдэх юм да. Ингээд чамайг наашаа явсныг өгөрх юм эзэн үү? Мэдээгүй. Зарлаж гарч ирчихэд хэрэг эмээг олохгүй бол хүний нүр харж чадахгүй шүү дээ. Нэр уцтаад хэлждэг юм уу? Хэрэггүй. Илүү юм яриаг яах вэ? Гэхдээ Өлсөд байна гэсэн байхаа. Эхлээд хоолундаа идэхгүй юу? би буудал дээр идчихсэн. Тэдэнд хил дуулахгүй бол болохгүй шүү дээ эмээ. Бусдыг өрөвдөж ойлгох хэрэгтэй үстэй. Эмээ нь бодож үзсэн. Хэсэг байзан жугаад хэлээ. Тэгвэл би Аяар байж жугаад яриа л да. эмээ Тэгвэл юу гэж? та өөр ярьж. За яах вэ? Чи миний өмнөөс ярьчихгүй юу? Хэд хоногоос очноо гэд хэлж сэтгэлийн намраа. Энд чинь юу гэсэн үг юм бэ эмээ? Хэд хоногоос буцнаа. Үзэж харах газрууд байна. Тэр газруудаар очиж юу үзэж харах гээд байгаа юм бэ та чинь? Тэр чамд хамаагүй шүү. Хамаагүй байж болохгүй шүү. Та насаа бодоод үз. Тэгэд ч ямар ч шалтгаан алга. Шалтгаан байгаа. Тэгвэл эдэнд хэлээч дээ. Хэллээгээ тэд ямар ойлгох вэ штэ. Хинд ч хэлэх шаардлага байхгүй. Саад олсон дуучлаарай. Игч, таны ач хүү юу? Ашгүй дээ, сайхан хүү байна. Хүүтэн нэрсэн болохоор миний санаа амарлаа. Би ч гэсэн. Хүмүүнийдээ хоноод явна үсттэй. Өнөө орой эндээ хоноод маргааш буцнаа. Маргааш буцна гинэ. Тэгэлгүй яах вэ? Такси дуудахаа мартаагүй биз? Тэгсэн. Баярлалаа, одоохон хөдөлнө. Энэ хүү харин эндээ үлдэн. Та санаа тавьж байгаарай да. Эмээ та бас явах нь уу? Чи гэрлүүгөө яриад байж вэ? Та ганцаараа явж болохгүй. Би хамт явна. Санаа зовлтгүй дээ хүмүүн би эргээд хүрээд ирнэ мэдвүү? Замдаа ядарсан байлгүй амарч байхгүй юу? Ажилдаа эмээ. Та суучгаач дээ. Би эхлээд уцаар яриадахыг. Тэгэхэд би чамд энэ бүхнийг яах гэж хэлвэ гэж харамсч байна шүү. Хэцүү хүн бол та. Харамсаад оройдсон. Байна уу? Би байна. Кэйчэн. Аавтай ярих гэсэн. Авруу яах гэж ярьж байгаа юм бэ? Танаа Курагийн гэр бүлийнхнээс би айгаад байдаг юм аа. Аавд хэлэхэд тэд мэдчихэн шүү дээ.
Аав. Тэмээ Бидний аа ноёг битгий хэлээрэй. Хүн эмээг олсон. Байна. Тэнтэй ярих гэж байна. Тохирсон байхаа чи өөрөө ярихгүй юу? Эмээ ярихгүй гинэ. Одоо яах вэ? Сайн байгаа. Хайгна уу? Эмээ хэлүүлэхгүй байна. Яагаад гинт явчих вэ гэж байна. Хэлэг шин жалгуу. Эмээ ярихгүй гэж байна. Эмээ үнэхээр надад хэлэхгүй байна. Такси үлээгээд байна штэ. Тийм ээ би том гэлж байна. Энэ бүхнийг асууж амжсангүй л дээ. Ямар тач танд мэдэгдийгээд л эмээ энд маш сайн байна. Тийм ээ би эмээг аваад харихыг бодно. Санаа зовлтгүй. Хүн энд байна. Би эмээгээс нүд салахгүй харна. Гэрээсээ ягаад явсныг би дараа асуучих. Тэгээ. За. Баахан төвөг удчихлаа. За дараа яриа аваа. Намайг өрхөд явах гэж байна юм ээ. Үгүй шүү. За явцгаая. Баярлалаа. Нүгээрээ. Тань руу ярьсан гэж дууллаа. Сая ажил гараад явчихад ирлээ л дээ. Чи завгүй хүн шүү дээ. Нийгмийн үзэсгэлэн үзээд ирлээ. Утас ноос авахар ирсэн зочтой гар хөтөлөө үзүүлсэн юм л да. Очихгүй болохгүй шүү дээ. Кэй чан ээжиг олсон гэж байна уу? Тэгээд хаана байна гин? Ээж Кэй чаныг хэлүүлэхгүй байна. Яагаад тэр юм болов? Тэр чам тамаагүй. Ээж мал эсэмэнд байгаагаас хойш. Тэр ч тийм шүү. Кэй чан дэрэгдэн байгаа болохоор санаа амарлаа. Гэхдээ Кэй чан ээжийг явсныг яаж мэдсэн юм болов? Та ч бас мэдэж байгаа ах. Тэгээд л хүүгээ явуулсан хэрэг. Би юу ч мэдэхгүй. Жаахан мөнгө хэрэгтэй байна л гэсэн. Дэмий өрөхгүй хэдин би мэдсэн юм. Кэй чан сүрхий хүү юм аа. Төрсөн хүн биш ч гэлээ эмээшгээл хайрлж хандах юм. Ээж ч Кэй чан гачхуушгээл хайрладаг юм. Тиймээс Кэй чан ээжийг бусдаас илүү мэддэг байх нь. Гэхдээ байна. Ээжийг ирэхээр салхич ёстой нэгтэйгдэнтэй. Ээж өөртөө төвөг удаж байдаг хүн шүү. Дагаад биднийг бас зоочихдаг юм. Ээж тэрийг мэдэж байгаа зү. Кэй чан жинуудаа яг онжээ. Ер нь ч тэд Кэй чанд атаархдаг байх шүү. Төгсөнгүүтэй л тэргүүний их сургуульд элсэж ороод. Гэтэл өөрсдийг нь хүүхэд ямар ч авьяасгүй. Хөөхөө сэтгэл нь хичнээн өвддөг. Талжаан. Хитоши агчвэ, тэ игчвэ. Бид нэг тогооноос идэж өссөн улс. Тэр зовлон төдрүүдийг хамтдаа дуулсан. Өнгөрсний тэр аж сэтгэлийг бодох хэрэгтэй. Тэр ч сайхан цаг байсан шүү. Бид нэг цусны ах дүүс шиг хүмүүс. Яста чөтгөр шиг хүү юм аа. Кэй чан ээжийг яаж олдог байна? Уцаар ч гэсэн назомид хэлж ил байдаг. Ээж ч гэсэн ээж. Кэй чан ч гэж тэр. Тэр яагаад бид нар ярьсангүй юм болов? Аха. Кэй чан нэгэн ээжийг олсон бол бидэнд хэлэх ёстой үсттэй. Эсвэл би хэрэгсээ төрсэн юм нэхэд байгаа мó? Аха. Ээж л тэрнийг дуудсан бах. Ээж Кэй чанд хайртай юм чинь. Гэхдээ л ядаж хаанагаага хэлж болно үсттэй. Ээж яаж чад байгааг үнэхээр ойлгохгүй маа. Өө тэрийг заавал мэдэж яах гэсэн бэ та нар чинь. Ээж одоо нас өндөр болж байгаа. Өөрөө л хүсвэл хүссэн зүйлээ хийж болно шүү дээ. Тэгээд чи Кэй чанд дэрэгдэн байгаа юм чинь асуудал гарвал ууцдах байлгүй дээ. Та бас амар юм ярих юм аа. Та нарт тийм л байдаг бах. Гэтэл хөргөн бэрэнд болсон бид яаж хүний нүр харах болж байна? Би л ээжийн дургийг хөргөж явуулсан болох нь хэцүү ч юм аа. Тэгвэл өөр шалтгаан байгаа мó? Тийм ээ. Та ингэж бодож байгаа болохоор нөхөр чинь ч гэсэн тэгэж бодож байгаа. Тийм ээ. Бүгд л надаас болсон. Надад дургүй юм бол ээж заавал манад амьдрах ямар алба вэ? Тэг чинь. Эсвэл Нозомогийн хатчаан агчинд ч юм амьдарч болно шүү дээ. Ээж өөрөө хаа хүссэн газар амьдардаг хүн. Тэгээд ч хуулинд ээж нь заавал ууган хүүгэнтэй амьдрах ёстой гэсэн хууль хаана вэ? Тэгвэл хаанаас тэгэл амар болно. 30 жил хамт амьдарсан ч би ээжийг тэсэт л байдаг байсан. Одоо болж үз. Ажил дээр ирчихэд юу болоод байна чи? Захирлаа. Ээж энэ явдал бэрийгээ зовоогоод байна шүү дээ. Ээж үнэхээр яаж хад байгаа юм бол та.
Одоо дэлгүүрийн хувьд тулгамцаа суулгараад байдаг. Таны очих газар дахиад холов. Та очиж яах гэсэн? Таньдаг хүнтэй нь байгаа мó? Таач мундаг юм аа. Таны гэрээсээ явсноос хойш бид чи бас өөр зураа маргалдаад авсан шүү. Та мэдэж гин үү? Би рэгчээс болсон болов уу гэдэл. Мижико гэж дуулаад сэтгэл нэг шалж байсан. Утгагүй юм ярьж байх юм да. Хэн юм ярьдаг байна? Одоо ч хүн болгол тэгж бодно шүү дээ. Тэ игчж бас дотроо тэгж бодож байгаа да. Хүүгийн ч юм аа да. Тэд намайг тийм өчөөхөн хүн гэж бодож байдаг хэрэг үү? Мижико бол Хитошигийн эхнэр. Өөр хоорондоо ливтэй байвал болох юм шүү. Хөгшин надад хэлээд байх юу байх вэ? Тэгвэл та нэг сайн хэлээд өгөөч. Эсвэл тэд маргалдаад байна. Юунд ингэдэг байна? Дандаа л тэгдэг юм. Сайхан амттай байна шүү. Тэдний шин дэлгүүрийг та хориглоод байсан болохоор л ингэж байгаа бах төө. Бас тэгж ярьцгааж байна уу? Тэглгүй яах вэ? Эсэргүүцлээгээд гарч гүгээд юу шийдэх вүлээ дээ. Тэгээд ягаад заавал та дэлгүүр нэг өдөр гэрээсээ гараад явчихсан юм бэ? Зориуд сөргөө зэлдэж байгаа юм. Цадчихлаа. Мөнгө энд тавилаа шүү. За эгчээ. Цаас их зузаан байна. Эгчээ хэлсэн тэр тосгон руу очиход тун амаргүй шүү. Яах вэ? Тэгвэл машингүй явчихъя. Та тоглоод байна уу? Ингээд л алхаад явж хараагүй. Тэгээд ч одоо тэр тосгонд хүн амьдрахаа байсан. Хүн амьд байхгүй. Тийм үү? Хүн амьдрахаа байлсан гинэ? Тэнд хүн амьдрахад хэцүү болсон. Өөр арга алга. Маргааш ярий да. Хоёр зэвэр дээрээ л явах болох нь байна. Тэр замыг би сайн мэднэ. Замын сайн мэдэн шүү. Таны насны хүн явж чадахгүй. Болохгүй гээд багт. Би цасанд явж сурсан хүн. Гэхдээ Энэ гүр үнэхээр батуух болсон байна шүү. Дээр үед ганцхан л дүүжин гүр байдаг байсан юм. Салхин савлгаараа мунж сүрхий байдагсан. Үнэхээр амар. Эмээ та тэр тосгонд заавал очих гэсэн юм уу? Миний багад бас ийм их цас ордог байсансан. Замаар явхад их хэцүү байдаг байлаа. Одоо ч нас дээр гарсан болохоор нэрээ л явж чадахгүй байгаад. Та яагаад заавал тийш очих гэсэн юм бэ? Би таныг үүргээд өгье. Үүрээд явна. Би ч бас таныг үүрээд тэнд очимаар байна. Ярьж байгааг энд тэнэглээд яах вэ миний хөө? Би ч одоо жоохон жаалгүй биш шүү. Би чинь дунд сургуульд байхдаа тэр хүнд зүнхээ үрээд л уул таваад явдагсан. Таныг үүрэх юу бахав те? Ягаад заавал тэнд очих гэсэн юм бэ эмээ? Тэр тосгонд очиж байж л буцах юм уу? Эмээд л хэрэгтэй бол хүн заавал хийж гинэ. Ашин тэрхүү цас мөсөр бүргсэн тосгоныг юунд ингэтлээ санаашран дурсаж байгааг Кей мэдэхгүй л байлаа. Гэвч Ашины гүн гүнзгий сэтгэл хөдлөл залуу хүүгийн сэтгэлийг хөндөжээ. 3 дугаар анги төгсөв.